За сайн байна уу? Та бүхэндээ өнөөдрийн мэндийг хүргэе. Намайг Нинжин гэдэг. Би 12 настай. Би 38 дахь сургуулийн 7-гийн 4-р ангид сурдаг. Би анх удаа өглөө хөтөлбөрт оролцож байгаадаа маш их баяртай байна. 3 сард өөрийн анхны уран бүтээл болох Хөөрхөн охид бүжиглдэг гээд дуугаа өгсөн найзтайгаа хамтарч хийсэн байгаа. Миний охин чинь 5 настайгаас эхлээд Монголын хүүхчийн ордын бүжгийн дугууланд явж эхэлсэн байгаа. За ингээ явж явах замдаа бор хулан гээд хүүхдийн ордны хөөрхөн дуучин охинтой танилцаад тэрний 2-3 клипэнд ороод тэгээд Улаан түг хамтлагийн ахлагч Бэлгүүн багштайгаа танилцаад тэгээд дэнсер кино мөн тэгээд хүслэн найзтайгаа хамтарсан Хөөрхөн охид бүжгэлдэг дууг гаргаад өөрийн соло дууг саяхан Баргал намхан гэдэг дуу гаргасан байгаа. Тэр дууг бас цацгаад маш олон сөрөг комент, маш олон эерэг комментууд ирдэг байсан. Тэгээд би тэр болгоны нэг тоохоо байсан. Ээж минь бас намайг бити тоо, чи сэтгэлээр унж өөртөө бити хүн дээр авчий гэж надад дандаа хэлдэг байсан болохоор би одоо тэр сөрөг комментуудыг нэг тоох байгаа. Яг уу хаяа уншихтаа ингээд нэг амар сэтгэлээр унахаа байсан. Чтэй бай. Тэгээд зорьсондоо хүрэхэд бол хоёулаа чадна амжилтын төлөө явна. Тэр гарсан дуунуудын доор коммент хэсгээр нь бол бас сайнтай мунтай юмнууд байдаг л да. Тэгээ тэр болгон дээр миний хүү урам зориг аваад ерөөсөө алдаа оноогоо засаад явна үхээс ерөөсөө шантарч болохгүй шүү гэдэг үгийг аягүй сайн хэлдэг байгаа. Саяхан 9 сард би өөрийнхөө анхны контент болох өөрөөр мэдрэмжгээ контентоо хийсэн байгаа. За тэр контент дээр болохоор олонний танил болон танигдаагүй дуулдаг бүжиглдэг ер нь өрмөц сонирхолтой хүүхдүүдийг урин оролцуулж ингээд асуулт нэг өдрийг ер нь айгүй хөгжилтэй өнгөрөөдөг контент хийсэн байгаа. Тэгээд анхны дугаараа хийсэн цаашдаа ер нь 2 дахь 3 дахь дугааруудаа ингээд хийн гэсэн бодол надад маш их байгаа. Ундрмаа хичээл ер нь надад айгүй таалагддаг. Тийм болохоор би ундрмаа хичээл ер нь бол алдартай мундаг сайн жүжигчин болъё гэж боддог. Яг сонирхсан стилийн одоо дуучныг өөрөө манай хүүхэд сонгоод одоо тэрнийхээ үлгэр дуурайлуулад ингээд явах нь айгүй зөв байх гэж бодож байна. Хамгийн их дэмждэг хүн бол миний ээж гэдэг. Ээж бол ингээд ер нь миний аль батал сайн талыг биш ээ муу талуудыг л ингээд засаж хэлхийг хичээдэг. Тэгэл би бас тэр үгнийг хаяадаа ингээл авна, хаяадаа бас нэг авахгүй ингээл хайчдаг өдөр бас байдаг. Одоо миний охин ч 12 настай юм чинь насанд хүртэл нь өөрийнхөө биеэ даах чадвартай болтол нь бол би охиныгоо бүх талаас нь дэмжиж явна гэж бодож байгаа. 10 жилийн дараа гэх юм бол 22 настай болсон байна. Тэгэхээр би ер нь бол урлагаар л явахаар болсон. Урлаг дундаа би яг жүжигчний мэргэлжнээр ер нь явъя гэж бодсон. Тэгээ жүжигчин дундаа бас ганц жүжигчнэр зогсохгүй яг ингээд өөрийн гэсэн одоо дэлгүүр нэй гэж би бас боддог. Тэгээд өөрийн гэсэн сургалтын төв нэй гэж би бас боддог. Ганц жүжиглдэг хүн биш, дуулдаг, бүжиглдэг тэ нэг тиймэрхүү ер нь сургалт нэй гэж бодож байгаа. Гэрсэн өвчин тадраад сэтгэл ханамж бол батраад бүгдээд минь тоглоод дуртай дуу минь байгайдаа гэрсэн өвчин тадраад сэтгэл ханамж бол батраад бүгдээд минь тоглоод дуртай дуу минь байгайдаа хүч минь бисасад ямар багаа гэж тэр хийсэн хөдөлгөө бидэм хэрсэн бусны дими бахан зүсгөө төлөвлөгөө юу хамаагүй өөртөө сайхан байхын чухал бүлгөө хүсэл минь том тийсэлгүй бүүн the home хуршууд аж бон дэрсэг илдэг цэвэршний бай тус байхад ирмүүлээ. Манай хичээл өглөө ордог. Тэгээ өглөө ороод 12-д ч мөчгээл тарчин. Тэгээд хараад би хэрвээ клип дуу дээр ажилтаа ахын бол тарчаад шууд клип дуу дээрийнхээ ажлуудыг зохицуулж агаад тэгээд оройр нь ирээд гэрийнхаа даалгаврыг хийгээд тэгэл унтна. Тэгэл дахиад өглөө остол хичээлдээ явдаг. Амжилтанд хүрэхэд бол мэдээж маш их хөдөлмөрлөн. Тэгээ араас нь болоод ар гэрийнх нь айгүй их түшиж тулж өгдөг байгаа. Тэгэл
охиныгоо дагуулад ерөөсөө хаана явах боломж байна. Тэр болгонд нь бол тэгэл ээж нь аваад явдаг. Ер нь бол дууг ингээд сонсохоор ямар дуугнаас шалтгаалаад сэтгэл хөдлөл айгүй гоё болж хувирдаг надад бол. Тэгээ бүжиглэх юм бол одоо өөрийнхөө дуртай би ер нь бол айгүй өөрийнхөө дуртай зүйлээрээ ингээд хичээлж явж байгаа болохоор бүжиглэхтэй бол бүр маш их дуртай байдаг. Ингээд бүжиглээр нэг л гоё санагдаад эхэлдэг. You come up here to сайхан байхад чухал бүлгөө хүсэл минь том тэсэлгүй boom dance in the home хуршуудач бон дэрсэг илдэг цэвэрний бай тус байхад тэр бүлдээ тоон хөвчмгүй байсан бол бүжиглэхгүй өөрхөн биш байсан бол жүжиглэхгүй нэрээ юу тараа юу эднийхээ бодлыг би хараа юу болол чангалаад гой бүжи өөрхөн охтууд минь хөгжи төрөд явах өдөр байж өглөө гэрч хүчтэй өнгөрүүлээрэ ажил төрөлд амжилт хүсье та бүхэндээ баяртай. Тотонгор ялгах тэгжин эцмийн хөрхөн охтууд минь торгоморнууд цармуу сайн авчаад үжигэн үзэсгэлэнтэй. Туршимч